За сэмжлэмаа төлөөлөгчийн өндөж байгаа асуудал бол энэ нь бол том асуудал шүү. 2024 онд би нийслэлийн засаг даргын зөвлөх байж байгаа төвцөн элдгүүрэлний захирал болсон. За тэр үед бас энэ асуудал яригдчихсэн. За нийслэлд одоо ийм түүх нь бол хоёр орны засгийн газрын буцалтгүй тусламжаар миний ойлгож байгаагаар бол ерөнхийлөгчд одоо хятадын засгийн газраас одоо АСЕАН-тай холбоотойгоор энэ 9.5 орчим тэрбум төгрөгийн тоног төхөөрөмжийг хүлээлгэж өгсөн байдаг юм аа Монгол улсад. За энэний тухай үед бол Батлан хамгаалахын яам авах гэж байгаа тэгээд нийслэл рүү шилжсэн ийм асуудлууд байна. Тэгэхээр үүгээр юу харуулж байгаа вэ гэхлээр нэг талаас нийслэл ийм тоног төхөөрөмж дахиж өөр дээрээ авах ямар ч шаардлага байхгүй. Энийг л ойлгох хэрэгтэй. Төмөр дөмөө хэлэл төлөөлөгч хэлж байгаа бол нэг юм зөв нь юу гэхлээр тухайн тоног төхөөрөмжнүүд одоо тэр дэлгэц зүйл байхгүй нүн хөгжим, тайз, гэрэл, каркас гэдэг. Эднэр нь бол дандаа нөгөө гадна зориулттай одоо нэлээд том хэмжээгээр засагддаг ийм тоног төхөөрөмжүүд. Тэгэхээр ер нь бол дотор одоо ийм зааланд бол ашиглах боломжгүй дандаа гадаа арга хэмжээнд ашиглах юм зориулттай. За тэгэхээр одоо энэ дулааны үйлрэлд талбай дээр болон за тэр нүүдэлчин фестивал цэнгэлт гэдэг юм ингээд ийм том арга хэмжээнд ашиглах болцоод. За тэгээ ер нь бол нийслэл дахиж ийм том тоног төхөөрөмжүүд өөр дөрөө байлгах шаардлагагүй гэдг нь бол сошиалч зөндөө асуудлууд явсан. Маш их удаан хугацаанд талбай дээр засаал хайчдаг. Тэр чинь ингээд ийм байнгын одоо ийм гадаа засаад тавих юм зориулттай тоног төхөөрөмжүүд биш байхгүй. Засаал хурааж явах хэрэгтэй. За нөгөө талаар тухайн тэр тоног төхөөрөмжүүдийг засаад буулгана гэдэг нь өөрөө маш өндөр өртөг зардалтай бас явдаг. Тэгэхээр энд тавиад байгаа асуулт нь юу гэхээр асуултаа бас ойлгож ажил хариуцж байгаа хүмүүс нь уг нь бол хариулах хэрэгтэй. Тэгэхээр одоо энэ хариуцлагын асуудал бас байгаа. Хоёр орны засгийн газрын хэмжээнд бэлгэлжсэн болохоор тэрийн нэг тодорхой хэсэг бүлэг хүмүүс гараа угаах хэрэгтэй юм. Зүгээр хариуцлагаас ингээм мултарчих хэрэгтэй юм. Хэрвээ хувийн аж ахуй нэгжид байсан бол ийм асуудал үүсэхгүй шүү дээ. Тэгэхээр төр тоног төхөөрөмж байхлаар л ийм болж байгаа юм. Тэгэхээр уг тоног төхөөрөмжийг хариуцаа явж ирсэн хүмүүс байгаа шүү дээ. Тэр хүмүүсүүд өнөөдөр магадгүй энд ингээд байхгүй байж болно. Тэгэхдээ тэр хүмүүсүүд Монгол улсад байгаа шүү дээ. Тэр хүмүүсүүдийг дуудаж яагаад энэ тоног төхөөрөмжнүүд алга болж өргөдөж гэмтэж байхгүй болсон бэ гэдэг дээр хариулт авах хэрэгтэй шүү дээ. Эсвэл бол бэлгээр ирсэн юм чинь гээд за яах вэ гэдэг хэдүүлээ өнгөрөх юм уу? Тэгж болохгүй хаа. 9.5 тэрбум төгрөгийн тоног төхөөрөмж гэдэг бол бага тоног төхөөрөмж биш шүү. Бага дүнтэй тоног төхөөрөмж биш. Тухайд бас нэлээд сенсац болж ирсэн. Шин дээр одоо нэг сохолцсон гэдэг шиг би ч аав чи ч аав гэл маш л их ярианууд явж ирсэн. Тэгэхээр төвцөн элдгүүрэлэнгийн захирлын ажлыг хийж явах явцад тухайн тоног төхөөрөмжүүд манай дээр бас шилжиж ирэхтэй асуудлууд яригдчихсэн учраас энэ чинь бас балансын хооронд эд хөрөнгө хүлээж авах байгаа учраас юу хүлээж авах чинь гэдэг ажлынхаа хүрээнд бол бид нэр хөндлөнгийн байгууллагын шалгалт оруулсан 2024 оны чинь баг наадмын үеэр үлээ. Тэр дүгнэлт нь байгаа шүү. Маш ноцтой дүгнэлт гарч ирсэн. Тэгээд тухайн үеийн одоо нийгмийн хөгжил хариуцсан дарга нар тухайн үеийн удирдлагуудад бол бүгдэнд нь танилцуулсан. За энд ийм асуудал болцсон байх шүү. Танилцуулаагүй шиний чинь танилцуулаад илрүүлээгүй ши илрүүлээд асуудлыг тавьчихсан шүү дээ. Яагаад өнөөдрийг хүртэл уг асуудал дараагийн шатандаа гараад
нийслэл том төхөөрөмж хойноос явдаггүй юм бэ. За өмчийн газрын дарга бол бас энэ асуудал дээр бол за ямар ч гэсэн ингээд ахицуул гаргасан уг асуудлуудыг ингээд бүртгээд ингээд тэгээд энэ Монгол наадам зохицлуурын дарга нар ингээд солигдчихдаг. Энэ одоо жижиг заал гэх юм уу соёлын өргөө мөргөө хэмжээний одоо бас юм нэг эдэн 100 хүний эдэн цөөхөө эдэн мянган хүний зааланд бол ганц нэг том төхөөрөмжөнд өөрсдөө болчиход бол тэнд бол нэг асуудал бол байхгүй. Гэхдээ бид нэр юуг бодож үзэх ёстой вэ гэхээр 1 минут авчих. Анхаарах ёстой вэ гэхээр ажиллах хүчээ бид нэр бэлдсэн юм уу байгаа мó гэдгийг анхаарах ёстой. За ингээд энэ 9.5 тэрбум төгрөгийн том төхөөрөмжийн асуудлыг бол зэгцлэх ёстой. Энд маш их асуудлууд явж байгаа шүү. Би зүгээр дам сонссон сая өнгөрсөн 2025 оны увсад болсон наадмын тайз дийлэгц хөгжим гэрэлтүүлэг байгалийн давтшгүй хүчин зүйлээс болоод бүгд нь орсон. Салхинд хийсч онсон. Тэн дээр энэ нийслэлийн одоо энэ яригадаад байгаа нийслэлийн хариалт байгаа энэ том төхөөрөмж буюу хөгжмнүүд тэнд унсан гэж яригдж байгаа. Энэ асуудлууд ингээд нийслэл өмчийн хойноос яваад энэ асуудлуудаа бас тодруулах ёстой шүү.